Энэ бол өнөөдөр газарт булж буй цаг хугацааны капсул. Надад өнөөдөр түүхэнд хүрэх азтай мөч ирлээ. Мөчийг баримтжууллаа. Момент зафиксирован. 2025 оны 4-р сарын 25-ны өдрийг Улаанбаатар хотын түүхэн өдөр гэж тэмдэглэж болно. Учир нь өнөөдөр Улаанбаатар хот хорооллын бүтээн байгуулалтын эхлэл тавигдлаа. Энэ төсөл нь цогц хөгжлийн хүрээнд хэрэгжиж байна. Хамтдаа түүхэн алхам хийцгээе. Бие биенээ алгадагчлалтаар мулаая. Давайте вместе сделаем этот шаг в историю. Давайте поздравим друг друга аплодисментами. Энэ төсөл нь Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд багтсан бөгөөд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин тус төлөвлөгөөг дэмжсэн байна. Улаан удын мастер төлөвлөгөөг ерөнхийлөгч баталсан. Засгийн газраас бүх шаардлагатай шийдвэрүүдийг гаргасан. Хотын урт хугацааны цогц хөгжлийн төлөвлөгөө баталсан. Өнөөдөр загвар хэлбэрээр харж буй энэ төлөвлөгөө удахгүй чулуу, бетон, шилэн барилгууд болон сүндэрлэн гэж найдаж байна. Урт удаан түүхтэй Оросын албаны улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан энэ хот маань шинэ өнгө төрхтэй болно. Барилгын ажлыг ПИК компани хариуцж байгаа бөгөөд уг төслийн талбай онцлогийг бүрэн харгалзан үзэж наривчилсан бэлтгэл ажил хийжээ. Харин одоо Улаанбаатар хотоо хорооллын анхны орон сууцны барилгын ажлыг эхлүүлж байна. Энд манай шин сайхан хороол хотын шин дүүрэг сүндэрлэж байна. Хотын чимиг болно. Таатай сайхан орон сууц, эхний давхрууд нь зоогийн газар, урлан, уран бүтээлчдийн үйлдвэрлэлийн төв, спа, үйлчлэгээний газрууд байрлална. Энэ бүхэн хотын идэвхтэй амьдралын нэг хэсэг болж эдийн засгийг дэмжинэ. Мөн үнэхээр үзэсгэлэнтэй орчин бүрдэнэ. Тиймээс эрхэм нутгийнхан хотын иргэдээ хамтдаа ажиллаж үр дүнд нь сайхан ирээдүг бүтээцгээе. Шинэ хороолол нийт 13 барилгаас бүрдэх бөгөөд 197 мянган шометр орон сууцны талбайг хамарна. Бид бүгд түүхэн үйл явдлын гэрч болж байна. Урд цагт манай өвгдөөс энэ газар анхны байшингуудыг босгож гудамжуудыг тавьжээ. 300-ны туршид удаа дараа нүүж дахин бүтээн байгуулсаар иржээ. Харин өнөөдөр бид шинэ үеийн улаан үдээмчүүд шинэ хотыг бүтээж байна. Энэ хот 5 тухтай амьдрах, амрах, зугаалах болцоотой байх болно. Бидний хамтаар бүтээх шинэ хот маань Улаан хот Бурайдын нэрийн утас болох нь гарцаагүй. Төслийн хүрээнд 2 цэцэрлэг, 1 сургууль, 1 эмнэлэг, олон түвшний авто зогсоолууд баригдах юм. Энэхүү цаг хугацааны капсул нь бидний эхлэл, мөрөөдөл, зорилгыг илэрхийлэх бэлэгдэл болно. Ирээдүйд бидний үр удам түүнийг нээж хэрхэн эхэлж хэрхэн хэрэгжсэн талаар олж мэдэх болно. Шинэ хороололд автомашины хөдөлгөөнөөс ангид хаалттай дотор хашаатай шинэ загварын хороолол бий болно. Энд хүүхдийн тоглоомын талбай, спортын байгууламжууд, ногоон бүсүүд, амралтын талбайг төлөвлөжээ. Осип Андреевич Денисов Бурайдын анслагдсан нутаг болох Подлопатки тосгонд төржээ. Түүний амьдрал бол тухайн үеийн бүхэл бүтэн үеийнхний нийтлэг хувь тавилангийн нэгэн хэсэг. Хатуу бэрх хүүхэд нас багаасаа хөдөлмөрт шамдан орж дараа нь Кемеровогийн нүүрсний урхаад тамилтаар ажиллан алс дорндод цэргийн алба хааж эргэн ирээд дахин ажиллажээ. Ингээд 1941 оны 11-р сарыг өгтлээ. 1941 оны 11-р сард зөвлөлтийн улаан ариун татагдсан. Тэр үед Москвагийн тулдаан эд өрнөж байсан юм а. Харин 1942 оны 2-р сараас тэр фронтын шугамд очижээ. Шүршигч бууны гал их бууны бөмбөгдөлт яс янгинсан хүйтэн энэ бүхэн Осипийн өдөр тутмын амьдрал байлаа. Тэр Сталинградын тулдаан, Калинины фронт, Умард баруун фронтын намаг балчиг төлөлдөж, Латв орчимд нэгэн чухал тулаанд оролцжээ. 1944 оны 8-р сарын 4-нд Гвардийн тасгийн дарга Түрүүч Денисов тагнуулчдын бүлэгтэй хамт туг өргөн түргэн урсгалтай голын эрэг дээр иржээ. Тэнд Германы нэгэн салаа гол гаталж байлаа. Дайсан ухарч байсан ширүүн эсэргүүцэл үзүүлжээ. Гүүрнүүд устж галын шугам ойртохын аргагүй болж Денисовын бүлэг шөнөөр голыг гатлан эргийг эзэлж дайсны шинжилтийг тасалжээ. Осип Денисов жинхэнэ баатар байсан. Тэр өөрийн баатарлаг үлсийнхээ төлөө шагнал гордож байсангүй. Бид ийм баатруудтай бахархаж дурсамжийг хадгалах үүрэгтэй. Ялалтын дараа Осип гэртээ ирж энгийн амьдралаа эхлүүлжээ. Тэр алдар нэрийг эрэлхийлээгүй. Шудрах хөдөлмөр энгийн амьдралыг эрхэмлэж байлаа. Зүгээр нэг үйл хэрэг биш юм шүү. Тэр бусдыг удирдах зогсохгүй. Өөрөө тулаанд оролцож
14 дайсныг устгасан. Асар их хүч чадал, эр зориг, төсвөр төвчээр их орондоо үнж зан чанар хэрэгтэй байсан юм. Энэ бол жинхэнэ Орос цэргийн зан чанар юм а. Черты характера. Сегодня имя Осипа Өнөөдөр Осип Денисовын нэрээр улаан үд болон түүний төрлөх нутагт гудамжууд нэрлэгдэжээ. Подлопатки тусганд түүний хөшөөг босгосон байна. Харин улаан үд хотод түүний амьдралын мөрөөр аялал, сургууль, хөшөө, дурсгалын газар зэрэг газрууд түүний дурсамжийг мөхөлсөн байна. Допов. Новости дня. На этом велосипеде Энэ хоёр дугуйт найзынхаа хамтаар Даниил урт голын аялалд мордох гэж байна. Түүний дугуй тусгай зориултын дугуйтай бөгөөд 5000 гаруй километрийн замыг туулах чадaltaй юм. Энэ бол түүний давуу талынх нь зөвхөн нэг хэсэг. все его преимущества. Энэ дугуй хатуу сэрээтэй. Тиймээс нэдэд их чинг дааг чадвартай юм. Уулрах газрын дугуйнуудаас ялгаатай намархан хэвдэрдэггүй. Тэр чигээрээ ган ийзтэй тул дөргөлтийг сайн шингээдэг. Эдгээр нь тусгай зориултын уут, дугуй өмд маш их багтаамжтай тул олон зүйл авч явж болно. Энэ цүнх үргэвчүүд усны хамгаалалтай. Одоо бид яг туршиж байгаа юм. Даниил Толстиков Рязанийн гэр бүлийн хос Рязанаас Владивосток хүртэл дугуйгаар аялсан түүхээс анх Даниил Толстиков аялах санаагаа олж авчээ. Тэр түүх Даниилыг урамшуулсан бөгөөд даруй бэлтгэлдээ орсон юм. Анх тэрээр их Головос наяа хүрэх гэж оролцсон ч амжилтыг эс олж. Гэвч энэ бүтлгүүдэд тэр шантраагүй. Учир нь Даниил бол багаасаа скаут, төрөл бүрийн аялал, авиралт, агуйн судалгаанд оролцож ирсэн нэг юм. самым разным походом. Үнэндээ дугуйгаар ийм том аялал урд нь хийж үзээгүй. Гэхдээ багаасаа аялал жуулчлал дуртай скаут байсан болохоор уул, агуй, орон нутгийн аялалд их явдаг байсан. Энэ намайг чангасан байж болох юм. Сэтгэлээсээ хийсэн шиг хийх хэрэгтэй. Когда Даниил Даниил зорилгоо тодорхойлсны дараа ижил төрлийн урт аялал хийж байсан хүмүүстэй холбогдож зөвлөгөө авч эхэлжээ. Түүний нэг зөвлөх нь Барселоноос эрхүү хүртэл дугуйгаар туулсан тамирчин байлаа. Мөн өнгөрсөн 11-р сараас эхлэн биеийн тамирын дасгал сургуультай ирчимжүүлжээ. Суурин дугуйнаар хичээллэх, гүйх, тэсвэр хатуужлаа сайжруулах зэрэгээр бэлтгэл хийж эхэлсэн байна. Ивенттэгчтэй ч болсон байна. Их аялал 5-р сарын 1-нд эрхүүгээс Санкт Петербург чиглэлээр эхэлнэ. Даниил аяллахаа сэтгэлийг бидэнтэй хуваалцаж явах болно. Тиймээс та мэдээ алдалгүй хүлээн аваарай. Александр Гаврилов, Артур Рощупкин. Специально для программы «Новости». Теплая погода и Цаг агаар дулаарч цэцэрлэгээр тав тухтай зугаалах боломж нь хүсэн хүлээсэн хаврын өдрүүдийн сайхан дүр зураг юм. Гэвч яг байгаль сэргэн амилж байхдаа зэрэгцэн хачигнууд чсэрж байна. Энэ үед ариун цэврийн болон халдвар төвчнөөс өрсөн сэргийлэх төвийн мэрэгжилтнүүд бэлэн байдалд шилждэг юм. эпидемиологии. Олон нийтийг хамарсан ажиллагаанууд болон халдвар тархалтын улирал эхлэхийн өмнө бид тухайн газар нутгийг энтомологийн судалгааг хийж шалгадаг. Энэ ажилд энтомологийн туг ашиглан явагддаг. Хоёр мэргэжилтний баг цэцэрлэгдэх үйл ажиллагаа болох газрыг бүхэлд нь шалгадаг. По простой, но эффективной. Энгийн хэрний үр дүнтэй аргын дагуу мэрэгжилтнүүд цагаан туг барин ялгарсан газруудыг нарийн самнаар шалгаж ялалтын цэцэрлэгийг дуусгаж байна. Ийхүү хачигны тоо хэмжээг ойролцоогоор тогтоох боломжтой болтгоо. Примерную численность паразитов. Талбайг үзэж дуусаж байна. Одоохондоо бага хугацаа өнгөрлөө. Ганц цаг хачиг олдсонгүй. Энэ туг нь ягаад цагаан өнгөтэй юм бэ? Тайлбарлаад өгөөч. Хачиг нь хар өнгөтэй учраас туг цагаан юм. Үсрэхэг учир хачиг нь сайн наалддаг байхгүй юу? Салахгүй штэ. Үсэрч гарах уу? Тал тийш мөчөөд илгээд хүлээж суудаг юм. Сотрудники Ариутгалын төвийн ажилтнууд өвөр байгалийн хязгаар нутгийн алдартай амралтын газар болох Түжи Ленд Арт цэцэрлэгийг хэдийн шалгажээ. Тэндээс аюултай өвчин дамжуулагч болох хэдэн 10 хачиг зөвлөлөн лабораторид шинжилж байна. лаборатории. Шалгалт баасан гарагт болсон энтомологийн тандалтын судалгаа хийсэн. Харин хачиг устгах бодисоор 28-нд ариутгал явагдсан. Ариутгалын дараа 3-5 хоногийн дотор заавал дахин хяналтын шалгалт хийх ёстой бөгөөд лав гарагт хийгдэхээр төлөвлөсөн. Ингэснээр бид устгалын үр дүнг мэдэх боломжтой. Если в лесах Хөдөө орон нутагт хачиг идэвхтэй тархаж байгаа бол хот дотор өнгөрсөн жилийн түвшнээс илүү гараагүй байна. Салхи хачигт хамгийн том тээврийн хэрэгсэл болдог бөгөөд ийм цаг агаарт тэд хол замыг туулах боломжтой. Житад ялалтын баярын өмнө нийт 273 нийтийн газрын хачигны эсрэг томоохон устгал хийхээр төлөвлөжээ. работано перед Днем Победы. Дмитрий Петровын Якут хэлний хичээл 12 дугаар хичээл 3 дахь өдөр эхний бичлэг.
Урд нь Якут хэл мэддэггүй байсан хүмүүс ердөө 16 хичээлийн дотор үндсэн түвшний мэдлэг эзэмших боломжтой болжээ. Энэ бол Дмитрий Петровын тусгай хөтөлбөрийн үр дүн юм. Хичээлд оролцох стийн дунд зохиолчид, жүжигчид, шашны зүтгэлтнүүд, багш нар, номын санчид, сурагчид, оюутнууд зэрэг янз бүрийн мэргэжил насны төлөөлөгчид багтжээ. Хүн бүр өөр өөрийн гэсэн шалтгаанаар Якут хэлийг сурахаар шийдсэн байна. Би Якутск хотод ажиллаж байгаа католик сүмийн лам юм. Якут хэл маш сайхан хэлээ. Урд нь би ганц 2 үг л ойлгодог байсан. Харин энэ хичээлүүдээр системтэй ойлголттой болж хэлний логикийг таны мэдгэд тус болж байна. Энэ надад маш чухал юм. Сүмийнхэн бид сайн мэдээний үгийг орон нутгийн хэлээр түгээхийг хүсдэг. Энэ бол миний гол уран зориг юм аа. Би уран бүтээлийн үүднээс сонирхож байна. Якут хэл дээрх текстүүдийг уншиж, өөрийн бүтээлээ якут хэл рүү орчуулахыг хүсэж байна. Тиймээс энэ хөтөлбөр сонирхлын минь тунчиг татаж байна. Ирээдүйд якут хэл бидний хувьд англи хэл шиг харилцааны хэрэгсэл болох байх гэж найдаж байна. И станет тем языком, на котором мы можем общаться. Дмитрий Петров өнгөрсөн оны 12 дугаар сард Якутск хотод ирж төслийн зохион байгуулагчид болон ирээдүйн сурагчдтайгаа уулзсан төслийн дэлгэрэнгүй ярилцжээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд тэрээр Якут хэлийг илүү гүнзгий судалж, мэдлэгээ үр дүнтэйгээр дамжуулахад бэлдсэн байна. Би өөрөө энэ хэлний онцлогт гүнзгий автаж дүрмийг нь судалсан юм. Эхлээд онлын эсийг эзэмшээд дараа нь харилцан ярианы эсэгт ордог. Ингэснээр олж авсан мэдлэгээ идэвхжүүлдэг юм аа. Манай сурагчид бүгдээрээ хөтөлбөрийг сайн хүлээж авсан. Аль хэдийн баг зэрэг үйл үгийг хуургаж сурсан. Бие биетэйгээ мэдчилж чаддаг болсон. Суурь ойлголтууд бидэнд улам ойртож танил болж байна. Зурагчдтай ажиллахад зориулж үндэсний номын сангийн медиа төв маш нарийн бэлтгэл хийжээ. Найруулагч 5 зураглаж, 5 камер гэрэлтүүлгийн иж бүрэн төхөөрөмж, уламжлалт самбарын оронд мэдрэгчтэй дэлгэц ашиглаж байна. За түүнчлэн Аграфена Макаровагийн нэрэмжит Якутын соёл урлагийн коллежийн оюутнууд дадлага хийж төслийн зураг авалтанд оролцож байна. Медиа төвийн мэргэжлийн баг чанартай дүрс дууралттай ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Төслийн зохион байгуулагчид одоогоор нээлтийн албан ёсны огноог зарлаагүй байгаа юм. Гэсэн хэдий ч тэд итгэлтэй байна. Энэхүү төсөл Якутын олон оршин суугчдыг якут хэл сурахад урамшуулна. Ирина Филиппова, Михаил Соловьев, Медиацентр Национальной библиотеки Якутии. Хятадууд роботууд жинхэнэ гарын уртай авиаснууд юм. Хайрцаг зөөх, төмөр өргөх, бүр хагас марафонд ч төрүүлж байна. Шинжээний Fair Plus үзэсгэлэн дээр тэд хурд, ур чадвар бас өөрийн гэсэн эерэг дүр төрхийг харуулж чадлаа. Үзэсгэлэнд 190 гаруй компани өөрсдийн хамгийн сүүлийн үеийн технологиг танилцуулжээ. Мэргэжилтнүүдийн анхаарлыг зөвхөн гадаад төрхөөрөө гайхамшигтай хүмүүн дүрст робот төдийгүй, харин ч анзаарагдахгүй атлаа үр бүтээлтэй ажиллах чадвартай ажилчин роботуудаас бүрдсэн шинжилэл татаж байна. Бид хиймэл оюун бүхий ачаа зөөх робот хайж байна. Та яг одоо өнөөдөр захиалга өгөх гэж байна уу? Тэгнэ. Манайх эндээс авахыг илүүд үздэг. Амар хурдан илүү дэвшилттэй. Тэгэл тэр. Дэлхийд даяар 4 сая гаруй аж үйлдвэрийн робот ажиллаж байгаа бөгөөд тэдний тал илүү хувь нь Хятадд төвлөрчээ. Энэ амжилт нь өндөр хөгжсөн нийлүүлэлтийн сүлжээний ач буйнаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг хурдан хямдаар хүргэх боломжийг олгож байгаа юм. Шинэ үеийн төхөөрөмжүүд тухайлбал зөөврийн 3D сканерууд ч зах зээл дээр маш хурдан үнэлэгдэж байна. Манайх бүтээгдэхүүн Америкийн нэгдсэн улсад ч нийлүүлдэг. Манай төхөөрөмжүүдийг эрдэс баялаг олборлолт, кино, үзүр үйлчилгээний салбарт өргөн ашигладаг байна. Манайх бүх хэд ангийг нь өөрсдөө үйлдвэрлэдэг учраас олон улсын зах зээлд маш өрсөлдөхүйц үнийг санал болгож чаддаг. Үзэсгэлэнгийн гадна шинэ түншлэл үүсч байна. Европын бизнес эрхлэгчид шинжээний тэргүүлэгч робот техникийн компаниудаар зочилжээ. Тэдний анхаарлыг нэгэн хурдтай өссөн хөгжиж буй технологи стартап татсан байна. Энэ компани дэлхийд даяар хөдөлгөөнт роботуудыг нэвтрүүлж байгаа аж. Миний бодлоор Хятад улс үнэхээр шинжилэл бүхий инновацтай орн юм а. Ялангуяа ийм төрлийн технологийн талаар ярив шүү дээ. Стартапуудын багт маш залуу боловч өндөр ур чадвартай хүмүүс багтаж байгаа нь гайхамшигтай. Стартапын үүсгэн байгуулагчид амжилттай ажиллахад нь тус болсон төрийн дэмжлэгийг онцолж байна.
Хятадд үйлдвэрлэл автоматжуулалтад их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Шинэ бүтээгдэхүүнүүдийг үргэлж талархан хүлээж авдаг. Бүр өдрийн хоолд шинэ бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргах талаар санал бодлоо солилцох боломж олдож байна. Ирээдүйд улам Европ, Америкийн компаниуд Хятадын лиценз авах сонирхолтой болох нь гарцаагүй. Ваших лицензий. Европ, Америкийн нэгдсэн улсад бизнес хийхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг. Европ, ялангуяа Герман улс бидний хувьд гол зах зээл болж байгаа. Хятад компаниуд Америкийн нэгдсэн улс руу чиглэлээ багасгаж, Европ руу илүү анхаарч байна. Та Хятадын хөрөнгө оруулалтын давалгааг хэрхэн хүлээн авч байна вэ? Тийм ээ, Хятад бол дэлхийн аж үйлдвэрийн төв юм. Хамтын ажиллагаанаас өөр сонголт алгаа. Нет, вопрос. Европын албаны удирдагчид энэ зүүн Хятадд өндөр түвшний яриа хэлцээ хийхээр очих гэж байна. Шинэ гэрээ хэлцээрүүд орой өдрүүдэд хийгдэх төлөвтэй. Хэдийн тодорхой болсон зүйл гэвэл дэлхий дахинд робот техникийн эрэлт буурахгүй бөгөөд Хятад энэ салбарт эргүүлэх байр сууриа хадгалан үргэлжлүүлэн урагшилсаар байна. На исторической сцене Большого театра танец и борьба. Түүхт их театрын тайзан дээр бүжиг тулаан хоёр хослон тавигдаж байна. Шинжээний опер бүжгийн театр Орсын албаны улсын нийслэлд Вин Чун Кунфугийн домогт багшийн тухай түүх жүжигээ авчирчээ. Энэхүү бүтээл нь домогт тулааны урлагийн багш Ip Mand зориулагдсан бөгөөд Bruce Lee хүртэл түүнээс суралцж байлаа. Жүжигийн үндсэн агуулгад хоёр зэрэгцээ түүх багтжээ. Гуандун мужаас Хонконгд очиж өөрийн мэдлэгээ түгээхийг хүссэн Ip Man амьдрал, за мөн түүний тухай кино зураг үеэр ажиллаж байсан гэрэлтүүлэг ажилтны дурсамж. Тайзан дээр жүжигчид өөрсдийн дүрийг биеийн хөдөлгөөнөөр өвүүлдэг. Тоглолт эхлэхээс өмнө сэтгэл хөдлөлөө хуваалцсан юм. Спектакля делятся эмоциями с помощью слов. Би Ip Man-ы дүрийг маш хүндэтгэлтэйгээр бүтээж байна. Түүнчлэн Bruce Lee болон тулааны урлаг дурлагчдад бүгд хүндэтгэлтэй ханддаг та. Гэр бүл болгонд тулгуур, халамж, уян зөөлний бэлэгдэл болсон нэгэн эмэгтэй байдаг. Миний дүр бол Ip Man-ы ар зогсож тэрнийг үргэлж дэмжсэн эмэгтэйн дүр. Безграничную поддержку. Жүжиг дээр ажиллах хавцад жүжигчид олон сорилтыг даван туулжээ. Би бол амьдрал дээр их тотгошоогүй юм аа. Харин миний дүр Даачун бол амьдралын эрч хүчээр дүүрэн хүн. Миний бодит зан чанар, дүрийн зан чанарын зөрүүг даван туулах нь хамгийн үн цорилт болсон. Энэхүү төсөлд оролцсон бүх жүжигчид шин зүйлд суралцаж өөрийгөө сорих шаардлагатай болсон. Кунфу болон түүний төрөл бүрийн хэм маяг Хятадд түгээмэл хэдиж жүжигчдийн ихэнх сонгон шалгаруулалтын дараа тулааны урлагтай анхлан танилцжээ. Ирчүүд бүгд кунфуд дуртай, тулаанд кино үзэх дуртай. Бүгд супер баатар болохыг мөрөөддөг. Хүүхэд байхдаа би тулааны урлагаар хичээлж үзээгүй. Харин одоо дуртай болж сурах хурамтай боллоо. Бид хагас жил гаруй хугацаанд жинхэнэ мастеруудаас суралцаж, хөдөлгөөн бүрийг тусгаалan сурч, дараа нь цогц хөдөлгөөн болгон нэгтгэж байна. Жүжигчид үзэгчдийг өнгөрсөн зууны дунд үеийн Хятадын уур амьсгалд хөтлөн уламжлалт соёлын олон талыг нээж өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Эдгээр элементүүдийн нэг нь костюмын оёсон торго юм. Бид Линнан бүс нутгийн соёлын төвд багтсан Сан Юн Ша нэртэй торгон даваа ашигласан. Энэ торгыг Диоскорея нэртэй уулын ургамлын тусламжтайгаар будаж хар өнгийн голын шавартай холих замаар гаргаж авдаг. Энийн үр дүнд эрдэсийн өндөр агууламжтай гүн хар өнгөтэй болдог. Мөн эдгээр даваа нь өмсгөд шургах чимээ гаргадаг тул нэр нь чимээ гэсэн утгатай ойролцоо. Шинжээний дөөр бүжгийн театр 2018 оноос хойш дэлхийн олон орны хүмүүст Хятадын соёлыг танилцуулж ирсэн. Харин энэ удаа Орос оронд анх удаа зочлон ирж шууд дэлхийн хамгийн том тайзан дээр тоглох гэж байна. Би анх удаа Оросд, Москвад ирж байна. Энэ хот надад маш гүн үнэгийн сэтгэл төрүүллээ. Архитектур, агаар нь хүртэл урам зориг төрүүлж байна шүү. Ийм дэлхийн түвшний тайзан дээр Хятадын уламжлалт соёлыг төлөөлөн тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг юм аа. Тарууд урдан тулаан бүжиг хөгжим энэ бүхэн бол Хятадын баялаг соёлын олон талт байдал юм. Театрын ажил нь Орос, Хятад хоёр орны соёлын солилцааны жилүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн нэг юм.